За сайн байцгаана уу үзэгчдээ. Эргээд влогороо уулзахдаа таатай байна. Өнөөдөр бид хоёр жоохон гадуур тэнхгээд. За тэгээ эхний зочноороо ганжаа дээр орж ирээд ганжаа мейкап гэд сайхан мейкап хийдэг бүсгүй байгаа. Та бүхэн Instagram-ыг хэрвээ фолловдаг таньдаг бол мэдж байгаа байх. За тэгээд бид хоёр суурэ тавиад эхэлжээ. Ариуна маань одоо ирж байгаа. Тэгээд цаг ашиглаад арьс арчилгаа тэгээд бүсгүйчүүдтэй гоё өөх зөвлөгөө мейкапны талаар гоё гоё сэдвүүдээр ярилцаад эхэлжээ. Зяаги. Сайн байцгаана уу? Энд зүч тий. Хэр яах вэ? Ингэсэн дээр. За. Сайн байцгаана уу? Намайг Ганжаргал гэдэг. Гангал студийг үүсгэн байгуулад одоо 2 дахь жилдээ ажиллаж байна. Мейкапаар бол одоо ажиллаад 6 жил болж байна. Тэгээд хүмүүс ганжаагаар нь илүү мэдэх бах. Тэгээд Instagram харангуут Instagram нь жаргалаа гэдэг нэртэй болохоор хүмүүсийн жоохон толгой нэргээд юм шиг л. Яг аль биесныхаа юу ганжаа мейкап гэсэн маа тий. Ганжаа. Студийн нэр болохоор Гангал гэж явдیں۔ Яг манай компани нэр нь мейкап тий. За би ганжаатайгаа алхахлаар анх нөгөө үжим мишгээ бид гурав зураг авах гэж танилцаад. За тэгээ тэрнээс хойш байнгын дэрж бид гурав ээлжилж боталтай болсон. За тэгээ сүүлийн үеийн мейкапны трендээс гоё охтуудтайгаа хуваалцаад ер нь сайн урагшаа яваад бас ирсэн. Тэнд бас гоё сургалтууд орж агаад нэлээд олон хоног болж агаад ирсэн. Тэгэхээр тэр талаараа бас гоё хуваалцаад яриад мейкапны трендийг бас гоё хуваалцаж. За сүүлийн үеийн ер нь мейкапын тренд чиг хандлага бол илүү нөгөө натурал одоо илүү цэвэрхэн бодолт руугаа илүү төгч чинь. Одоо хожим бол арай илүү нөгөө тод нүд, тод хөмсөг гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү байдаг байсан бол сүүлийн хэдэн жил бол ерөнхийдөө аль болох нөгөө өөрийнхөөрөө илүү гоё юм эрүүл арьстай харагдахаар илүү гоё юм нүдээ зүгээр юм тодтгсон бодолттой ч гэдэг юм уу те. Тиймэрхүү тал руугаа илүү чиглэж байгаа. Тэгээд улс улсын трендүүд бас өөр байна. Одоо хятад гэхэд нөгөө нэг одоо өсвөр үеийн охтуудын бодоод байгаа те. Нөгөө дөөийн мейкап гэдэг. Тэрний яг одоо cute амар юм cute юм нэг хөрдөм харагдахаар тийм бодолт гэсэн. Нүдээ илүү алга болгоод байдаг уу? Тий, илүү алга болгоод байдаг. Амар том юм зөөлхөн устаалдаг. Тэр одоо сүүлийн үед хятадын зах зээл тиймэрхүү одоо мейкап илүү тренд болж байгаа. Монголд бол сүүлийн үеийн охтууд айгүй их Таиланд мейкап гэж орж ирдэг болсон. За Таиланд мейкап нь юу юм бэ гэхээр бас яг нөгөө түрүүний хэлсэн миний хэлж байгаа натурал дуу хэрнээ нэг тийм бас юм одоо өөрийнх нь төрхийг илүү гоё тодтгосон тийм мейкап хэлж байгаа. Тэгээ нөгөө солонгос мейкап гэл амар тэгдэж шин. Гэтэ солонгос мейкап яг монгол хүмүүсийн яг хүсдэг бодолт мөн үү гэхээр бас биш байдаг байхгүй. Тий. Яг солонгос бодолтоор будчих гингүүтээ арай бага юм уу гэсэн өөртөө бүр яг нэг тийм. Тэгээ тийм байдаг болохоор сүүлийн үед бол яг тийм таарч байгаа таалагдж байгаа бодолт бол Таиланд мейкап бол монгол охтуудад ер нь айгүй дуртай хүлээж авч байгаа. За тэгээ би хятад руу яваад өвөр Монгол зөндөө шавнартай болсон. Тэгээд тэнд болохоор би мэрэгжлийн мейкап артистийн сургалт өгж байгаад ирсэн. Сая сар гарны хугацаанд явчаад ирлээ. Хөх хот болон Шилийн хотод очисон. Одоо болохоор нэг сарын дараа Хөлбөмбөр гэд газар руу явах гэж байна. За тэгээ Хөх хотод болохоор би хятад багштай хамтарч сургалтаа хийсэн. Хятадд болохоор нөгөө мейкап ус хоёр нь заавал хамтдаа явд юм билээ. Монголч ч болохоор үсчин тусдаа мейкапын тусдаа явдаг штэ тий. Тэнгүүд тэнд болохоор мейкапын хийгээд шууд үсийг янзлдаг тийм. Тэгэхээр бас яг хүмүүстэй илүү гоё давуу талтай. Би бол өмнө нь нэг юмдаа амар төгс байх хэвээр хүн гэж айгүйх боддог байсан байхгүй. Би өөртөө мейкап бол төгсөж яхад болно гэж боддог байсан бол одоо миний бодол бас арай өөрчлөгдөд надад бас ийм чадвар бас хэрэгтэй байна гэдэг бас болж байгаа. Тийм суралцж байгаа. Тэгээд нэг тийм хятад мейкапын дээрээс нүсний тийм багштай хамтраад сургууль дээр нь хичээл орж байгаад ирсэн. Тэгээд манай тэр багш бит хоёр хоорондоо маш сайн таарад. Тэгээд намайг дахиж нэг сард ирж сургалт хийгээч гэд бас урьдчилсан урьдчилгатай байгаа. Тэгээ ерөнхий тэнд бол хятад охтууд бол бодолтууд нь арай жоохон өөр. Нөө илүү жоохон цаймар суурьтай тэгээ нэг нүрээ нэлийн цагаанаар боддог шүү дээ.
Тэгээ би нилийн хэдэн дэлгүүрт тэгэж хятад охтуудыг цавцаага нүртэй байхыг харсан. Тэгээ ингээд яг юм ингирээсээ аягүй цайвар ярьстэй. Тэгээ одоо ч тэгж бодонгууд ч Монголд ч баг нэгнээ шоолно шүү дээ. Тэгээ өвөр Монгол охтууд болохоор ерөнхийдөө яг Монгол охтуудын хүсдэг юмнуудыг бас амар хүсдэг. Нэг тийм хятадууд болохоор илүү нэг юм натурал бодолт байдаг гинэ. Илүү одоо юм зөөлхөн бас ийм солонгостой бодолтыг одоо яг бодолт хийхдээ бол дандаа нэг ийм зөөлхөн бодолт хийдэг болвол өвөр Монгол охтууд болохоор ер нь манай яг Монгол охтууд шиг адилхан нэг жоохон юм Евра Аз гэх юм уу? Тийм. Яг Аз гэхээр бас биш шүү дээ. Яг Аз юм бас хүсдэг хүмүүс бас биш. Тэгээ өөрсдийнх нь төрх нь бас нэг тийм яг Аз биш. Яг Аз шүү дээ. Тэгээ нэг тийм байд юм байлаа. Тэгээ одоо би сая нэг 30 гаруй шав бэлтгээд ирлээ. Тэгээ манай охтууд бол нэлээд амжилттай суралцгаасан. Тэгээ тэнд байх хугацаа бас айгүй гоё дурсамжтай байлаа. Тэгээд шин шавнартай өөр усад өөр ингэ шавнартай болгоно. Амар гоё юм хүндэлтэй ханддаг. Тэгэл багшаа тэхүү инхүү яах вэ ийхүү та одоо ямар хоол идэх вэ гэж би ерөөсө орой болгоо нэг хоолны ширээтэй. Стэн хоол изээр байгаа таргалаа л ирлээ. Тэгээ нэг тиймэрхүү байла. Одоо харин Монголд намайг нилээн хүлээсэн хүмүүс их байсан. Би бас хүлээж байгаа л эрэнгөт нь барьж авлаа. Тэгээд Монголд олвол намаа байхгүй хугацаанд манай салооны миний шавнар салоонаа хариуцж үлдээд ажиллаж исэн. Тэгээд одоо олвол яг охтуудтайгаа нийлээд сургалтуудаа хийгээд бодолтуудаа аваад явж байгаа. Тийм. Энд нэрээ бас зөндөө гой сургалт ордон штэ тий. Тэндээсээ танилцуулбал одоо хувь хүн ганцаарчлсан сургалт авах уу эсвэл заавал анги танхимд хамрагдах уу? Ерөнхийдөө хэд хоногийн хугацаатай ямар сургалтууд чи эндээ орж байна. За би болохоор ер нь өөрийгөө бодох сургалт бараг өгдөггүй. Хүмүүс аягуулсаа мэдэх бах. Өөрийгөө бодох сургалт аваач л гэдгээд. Тэгээ өгвөл нэг жилдээ ганц нэг групп сургалт авдаг. Зав зай гайгүй боломжтой байх юм бол харин ганцаарчлсан VIP сургалтууд бол авдаг. За дийлэнхтэй хүмүүсийн яг хамгийн аятайхан тийм хугацаа бол 3 хоног байдаг. 3 хоногт яг нэг өөртөө таарах нэгээс 2 бодолт сураад одоо тэр чинь төгс сурж гарахгүй шүү дээ мэдээж 3 хоногт. Тэгээ гэхдээ ерөнхийн юм техникүүдээ ойлгоод дараалал ойлгоод өөрт ямар бодол цогтгоо ойлгоод тэгээд явхад ер нь бол нэлийн айгу үр дүнтэй байдаг. Хэрвээ 3 хоногоо ингэж дуусчаад манай өөрчлөлөгч нар айгу их тэгдэг. 3 хоногийн сургалтанд суугаад өстэй аяглаг боддог болчихлоо мөрчлээ. Чи би энэ бодолтоос одоо уйдаад байна. Өөрийг сурах. Тэ. Өөрийг дахиад сурах. Тэгэхээр дахиад нэг ганц 2 өдрийн сургалт авдаг ч юм уу. Тэ. Нэг тиймэрхүү байдлаар явбал илүү зүгээр санагддаг. Тэгэхгүй яг өөрийгөө бодох байгаа хүмүүс бол үргэлжлсэн 5 хоног ч гэдэм юм уу. Надад бол тех шаардлага байхгүй санагддаг. Тэгээ дийлэнхтэй ер нь манайх нэг 2 юм уу 3 өдрийн сургалтууд авдаг. Гэтэ өөрөө хүсэх юм бол хэд хоногорч яаж сурч болно. Ганцаарсан сургалтууд бол групп сургалт би энэ жилийн анхны бөгөөд сүүлийн удаа нэг сургалт зарсан байгаа. Өөрийгөө бодох сургалт. Тэгээ тэр маань болохоор эх 7-ны 5 дахь гэхээр чинь хэдэн бэ? Хэдэн байл. Багш дараад өгөөч. Тийм 4-5-6-нд 3 өдрийн сургалт авах гэж байгаа. Тэгээ би бол нөгөө артист бэлдээд айгу үзэж байгаа. Мэргэжлийн артистууд айгу урт хугацаанд бэлдсэн. Тэгээ одоо манай амжилттай явж байгаа мундаг шавнар айгу их байна. Тэгээд ерөнхийдөө артиста бэлдээд явах нь илүү их байдаг. Тэгээд тэр чүүднээс яг өвөр Монгол руу бас яг тийм чиглэлээр явчаад ирсэн байгаа. Одоо манад яг нөгөө нэг тийм аль бие усны мейкапны чиг одоо их сургууль гэж байна уу? Байдаг. Миний мэдхээр ямар ч тач City сургууль бол ордог. За. City сургууль 4 жилийн турш одоо өсчин стилист гэж явдаг. Тийм. Өсчин стилист гэж явдаг. Тэгээ тэрнээрээ нөгөө мейкап, сормоос, маникюр, хомс
гих зэрэг яг нөгөөний гоо сайхны чиглэлийн юмнуудыг илүү орчдөг. Одоо үсчин тэгснээ тусдаа гоо сайхангийн явгууд нэг нь болохоор илүү арьс талдаа, нөгөөх нь илүү одоо стилист талдаа юм нөгөө гоё ганган байлгах талаас нь илүү. Тим сургалтууд сургууль байдаг. Тэгээ манай нөгөө 10 жилээсээ яг нөгөө мэрэгжил болгож сурах гэж байгаа охтууд бол тийм сургуульд бас сууж байгаа. Илүү нөгөө олон талын авьяастай болно гэсэн үг шүү дээ. Энэ олон өнгийн юм чи яа вэ? Энэ олон өнгийн юм уу? Энэ олон өнгийн юм гарч байгааг юм харагдаад байхгүй. Энэ паудер байхгүй юу? За. Тэгэд арсны өнгийг засдаг. Нөгөө 3 өнгө нь арсны өнгийг засчдаг гэсэн үг байхгүй. Тэнгүүтээ энэ давхар амар сайн гялзуулагчтай. Тэгэхээр нөгөө бид нар чинь дийлэнх нь амар хуурай арьстай шүү дээ. Хуурай арьстай тэнгүүтээ амар гялгар арьсан дуртай шүү дээ. Тэнгүүт яг ийм гялгар ийм одоо тийм дотроос жоохон дэш хартай. Нөө пудертэй хаягууд дурггүй штэ. Паудер тавьчихгууд амар хураа арьстай болчлоо гэдэг амар дурггүй байх гэдэг. Тэгэнгүүт яг энэ болохоор яг бидний хүссэн арай илүү юм клови арьсыг болгодог байхгүй. Тэгээд давхар нөгөө нэг өнгө жиглээд өчтдөг гэсэн. Дотроо энэ makeup forever. Марта явц. Бүгдээрийнх нь ажлын ариунаа орж ирээд үргэлжлээд явж байна. За би тэгээд юу яа? Микэ хинт ганжаа зүч. Жилийн ламттай. Тусахгүй туссан гэсэн. За тэгээ хоёулаа сургуулийн талаар битээр яриа явж исэн. Тэгээд энд ситэд байдаг гэх. Тэгтээ ер нь манай охтууд ер нь эндээ өөрсдөө суралцах сонирхолтой байна уу? Гадагшаа явж суралцах сонирхолтой байна уу? Одоо бол ер нь нөгөө Монголын мейкапын төвшин амар өндөр болж байгаа. Артистууд ч гэсэн айгүй чанартай болж гарч ирж байгаа болохоор аль болох эндээ сурах сонирхолтой болцгоосон. Гадагшаа сураад ирлээ гэхэд буцаад нөгөө Монгол охтын нөгөө ясны бүтэц шиг гэдэг юм уу те. Том дээр нь тохирох бодолтууд жоохон хэцүү болох гээд байдаг. Одоо нөгөө улс улсын артистууд ч өөр өөрсдийнхээ улсын одоо хүмүүстэй илүү тохирсон бодолтыг хийдэг бол одоо Монгол охтуудад илүү таарах бодолтыг Монгол артистууд илүү хийдэг гэсэн үг. Тэгэхээр Монголоос аюул их сурах сонирхолтой байдаг. Тийм болохоор над дээр бүр энэ тэндээс ирж сурдаг. Манай Монгол охтууд Казахстанаас ирлээ, Америкаас ирлээ, Япон, Солонгосоос ирлээ гэдэг их тэгдэг. Тэгэхээр одоо охтууд бол аль болох гадагшаагаа сурч одоо нөгөө илүү нөгөө кинод илэхцч гэдэг юм уу те илүү одоо нөгөө мейкапа илүү өргөн чиглэлт ингэж сурах гагвал болвол дийлэнхтэй эндээ сурахад илүү зардал бас мэдээж арай илүү бага. Тэгээ илүү хурдан хугацаанд сайжрах бас боломжтой болж байгаа болохоор илүү нөгөө Монгол охтуудаа илүү артистуудаа өөрсдөө сонгоод суралцах нь илүү илбэг болсон. Манай охтууд ер нь бусад Азийн охтуудтай харьцуулбал айгүй гарын дүүтэй байна уу? Илүү мэдрэмжтэй байна уу? Мэдрэмжтэй мартай. Манай мэдрэмж өндөр байдаг. Мэдрэмж өндөртэй. Тэгээ дээрэс нь сурах чадвар айгүй хурдан. Одоо өөр охтуудтай харьцуулахад нөгөө хүлээж авч байгаа хугацаа нь айгүй хурдан гэх юм уу? Тийм хүмүүс юу яг ингэж нөгөө бибинийхээ хажууд нэг нь удаа нэг нь хурдан юм шиг санагдаад байгаа боловч өөр орны хүмүүсийн хажууд илүү нөгөө нэг сэтгхүүнээс хөгжсөн байт юм уу? Илүү хурдан сурдаг. Тийм баг тийм. Тийм одоо чинь миний одоо бүтэн сургуулаар одоо ингэж мейкап сурдаг бол миний мэрэгчлэг бол 10 өдөр байхгүй юу? Тэгэхээр 10 өдрийн хугацаанд яг ингэж сурах хэрэгтэй бүх зүйлээ сурчдаг. Цаашлаад хэр хэмжээнд ямар хүн артист болох вэ? Чадвараа хэр дээшлүүлэх вэ гэдэг нь үргэлжлээд нөгөө дадлагаас хамаардаг болчихж байгаа. Хэр хийн нөгөө энэ гараар хийдэг зүйл болохоор хэр хийн түгээрээ сайжирна гэсэн үг. За битээр болохоор түрүүн бичлэг эхлэхдээ суурай тавиад арсаа сайхан цэвэрлээд суурай тавиад тэгээд аль хэдийн эхэлж гисэн. Одоо цаана ариуна маань яг эхэлж байгаа. Ариуна дээр байгаа артиста ганжаа нэрээ танилцуулаач. За тэгээд суур тавьж байгаа юм чинь суур тавих бас нэг айсарчлагаад нэг танилцуулчих тий. За чинь лаг тодорч штэ гэж. Тэгдэж штэ. За манай салааны артист
Makeup artist Bianca. За миний шав байгаа. Манай одоо салууны намаа байх гээд оролдог гол хүн. Би бас бодолдог. Тэ. За Мишель Дэлгүнэ гэж хоёр бол ээлжлээд ганжа Bianca гэд. Тэгээ манаас айгүй цэвэрхэн мундаг боддог охин маань байгаа. Тэгээд харин тэгжсэн. Дэлгүүнөө саяхан нөгөө мейкап хийлгээд бит хоёр чинь нөгөө нүрээ бодуулахаар хит тод зоохгүй. Мейкапч нар бодуулахаар бит хоёрыг бүр ингээд шалхи болгочдөг байхгүй. Өөр болгочдөг. Гэсэн чинь дэлгүүнөө бүр үнэхээр бест буддаг мейкапчтай авсан. Бүр үнэхээр хөөр харагдчихсэн юм аа. Тийм. Сүүлийн зурган дээр та нар миний зургийг үзье. Тий. Тэгээд хүү чамайг будаж чаддаг мейкап чи байна уу гэсэн чи байна. Олсон гэж. Тэгээ заавал ганжаа очиж хойлоо бичлэг хий гэж. Тий. Зорж ирсэн байгаа. За өдөр тутмын нөгөө мейкапны суурин дээр юу тавьвал зүгээр юм? Манайх шиг агаарт. За ер нь бол мейкап гэдэг зүйл чинь арьс арчилгаагүйгээр юус явахгүй. Тийм. Арьс арчилгаа илүү чухал. Одоо арьс илүү чухал. Мейкапын суурь нь бол 1000 гоё мейкап хийгээд арьс муухай арьстай байх юм бол тэр бодолтой бол гоё харагдахгүй. Тийм болохоор арьс арчилгаа аягүй сайн хийж авах хэрэгтэй. Тэгээ манай хүмүүс болохоор мейкап хийхийн өмнө амар их арьс арчилаад оройноо бараг нөгөө буддаг унтах нь холгүй байх гэдэг байхгүй. Тэгэхээр тэр бол буруу. Эсвэргээрээ оройны илүү сайн арчилаад оройныхаа арьсаараа одоо илүү сайн нөгөө нэг унтаад амарчих юм бол өглөө илүү одоо тайвширсан одоо илүү амарсан арьс илүү гоё будаг хүлээж авдаг гэх юм уу. Тэгэхээр оройн арьс арчилгаа ихтэй айгуу чухал. Хоёр төглөд бол зөвөр ерөнхийдөө нөгөө дийлэнхтэй манай Монгол охтуудын арьс бол доош арч. Хуурай холимог арьстай байгаа. Хуралтай холимог. Тэгээ нөө тэ зоноороо ингээл тийм таслагдах гээд байдаг. Тэнгүүд манайхан амар хүчтэй савнгаар өглөө оройг уугаад байдаг байхгүй. Тэр өглөөдөө бол үнэхээр амар тослогдоод байдаг биш бол зөөр хөнгөн нөгөө цэвэрлэгч усаар цэвэрлээд араас нь тонороор арчаад тэгээд нөгөө өглөөд бол тэгэж амар их юм түрхэх гээд байх шаардлага байхгүй. Яагаад вэ гэхээр өглөө бидний арьсыг асуудал шийдэх нь ерөөсөж чухал ш. Одоо нөгөө өршлийн эсрэг ч гэх юм уу те илүү цайруулах мариулах гэдэг тийм зүйлүүдийг өглөөдөө биш оройдоо илүү хэрэглээд өглөө бол зөвхөн будалтынхаа суурийг яаж гоё байлгах вэ гэдэг талаас нь илүү одоо чигшлэх хөх юм уу те хитрхи тосон бүтцтэй биш усан дүү бүтцтэй яг будалтынхаа суурьнд таарсан хитрхи их биш хитрхи бага биш суурийг илүү өгөл зүгээр. Тэгээд зуны уйлрал эднэрт бол арьс бол өөрөө жоохон тослогдох гээд байдаг шүү дээ. Тийм үед бол арьсаа хэрвээ сайн чигээ өгсөн байх юм бол өглөөд бол зөвхөн мис цацаад буцсан ч асуудал байхгүй гэсэн. Тэгээ нарны тосыг бол мэдээж заавал хэрэглэх хэрэгтэй. Тэгээ нарны тос хэрэглэхгүй байснаар одоохондоо ингээд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байгаа юм шиг боловч тийм хөгшрөөд ирэнгүүт одоо хажууд хүнээсээ одоо нарны тос хэрэглэсэн хүнээсээ 5-10 насаар илүү хурдан хөгшрөн бол гэсэн үг шүү дээ. Нарнаас ялгарч байгаа хорт туяануудаас нарны тос маань хамгаалж байгаа. Тэгэхээр нарны тосоо заавал хэрэглэх хэрэгтэй. Араас нь base primer гэдэг зүйл бол заавал байх хэрэгтэй. Base primer ч юм бол яг арьсан дээр чинь нэг давхраг үүсгээд арьсыг чинь хамгаалж өгж байгаа будгийж удаан барьж байгаа зүйл болохоор одоо нөгөө бидний амар юм зузаан крем хэрэглэлтэй нөхцөл үүссэн гэлтэй шүү дээ. Тэгэхээр тэр чинь юунаас олдог вэ гэхээр нөгөө base primer тавиагүйгээс нэгт болдог. Хоёрт болохоор оройдоо сайн цэвэрлээгүйгээс л болдог байхгүй. Тэгэхээр өглөөдөө заавал арьсаа хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэчихэд араас нь юугаа дараагийнхаа будалтыг хийвэл илүү зүгээр. Үгүй юу. Тэл рүү хараад. Талаас бодож урцсан. Ерөөдөө нөгөө нэг би нөгөө амар хацраараа жоохон нөхцөлттэй байгаад. Тэгээ тэр бас нөгөө нэг primer тавьдгүй тэгэл яадгаас бас яачдаг бах тий. Тослогдоо яваад байдгаас. Тийм. Тэр нөлөөл нь тослогчлт бас хуурайшлтаас бас айгүй их нөлөөлдөг. Нөгөө хит их одоо бид нэр өглөө нэстэ бараг мэрэгжлийн анги хамбуун дэлдэг байгаа гэх. Өглөө юу? Өглөө болгон бид нэр үсээ угаагаад ангууд үс амар хурдан тослогдчих эхэлдэг шүү дээ. Угаахгүй 2-3 өнжөөд ингээд сурчингууд яг 2-3 оны дараа тослогддог шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Ингээд
илүү их нөгөө нэг одоо чиг өгөхгүй байх тусмаа эсэргээрээ арьсчин буцаад туслах илрүүлээд байдаг гэсэн үг. Тийм. Тэгэхээр арьсаа гол нь нөгөө нэг чигтэй байлгах нь аягүй чухал. Тэгэхээр нөгөө нөхцөлтэй хүмүүс болохоор би тослогдоод гэж аягүй их анзаарах гэдэг. Тослогдож байгаа хүмүүс бол мэдээж байгаа. Гэхдээ дийлэнхтэй бол хуурайшаад хурайснасаа болоод буцаад тийш харж байгаа. Тослог ялгаруулад нөхцөлтэй болох гэдэг байхгүй. Бид юм ярьж болох юм уу? Болно. За. Зөвшөөрөл авчихоо. Ааха. За яар. Одоо битэр чимээгүй чи. Одоо битээр кремээ тавих гэж байна. За крем тавих үндсэн арга барилаас ярина уу? Манай мейкап ч одоо юм яриад битээ. Оно веб камер чимхи. Чимхи. Нуур төндөө. Догор төндөө. Миний нөгөө нэг ийм гонцгой нууран дээр сүүдрээ амар их тавихаар амар гонцгой харагдаад тийм. Ер нь хаагаараа тавил зүгээр. Би бол ингэж тавьчаад энэ доош оруулах юм уугүй юу? Гонцгой нууран дээр аль болох хөндлөн тавина. Ингэж одоо нүрийг чинь хувааж тавина гэсэн үг байхгүй. Босоо чиглэлтэй тавьчих юм бол улам гонцгой харагдана. Улам богшоо харагддаг тийм. Тэнгүүд чинь нөгөө нэг яагаад тэгэж одоо будангууд илүү гонцгой харагдах гэж байдаг вэ гэхээр ингэж доошоо унжуу чиглэлтэй хамаанаасаа доошоо ингэж орж ирэнгүүт илүү гонцгой харагдах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нүрээ хувааж сүүдэр тавих юм бол одоо арай жоохон тэгшгэндүү энгийн хүмүүсийг бодвол арай жоохон тэгшгэндүү тавьж ич нүрчээ арай илүү ингэж богиносч харагдана гэх юм. Ариунагийн нүртнээ шаардсан ямар хэлбэртэй юм бэ? Ариуна болохоор гонцгой тавих юм уугүй юу? Би тийм шанаалаг байгаа. Шанаатай тийм. Шанаалаг. Одоо энд бол арай жоохон хөвтэй маяг. Доогуур одоо ингэ чихнээсээ доошоогоо жоохон унжиж тийм. Тэгжиж энэ шанааг илүү дарж харагдана гэсэн. Хоёулын нэрээ болохоор арай жоохон тишгэн тавьж ич нүүр нь илүү богиносч. Би тэгтээ шанаатай харагдах амар дуртай шүү. Шанаагаа тодтгох дуртай. Тэгвэл яг шанааныхаа доогуур нь тийм. Манай Монгол эмэгтэйчүүдийг ариуна шиг юм шанаалаг тий. Шанаа том. Тэнэ бид нар чи ер нь дийлэнх нь нөгөө YouTube үзэж сурцгаасан шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгэнгүүт одооны охтууд ч гэсэн ер нь дийлэнх нь өөрсдөө ер нь YouTube үзэл таарсан таахгүй бодчихдээ үстэй. Тийм. Тэгэнгүүт YouTube дээр ч ингэж байгаа тий. Ингээд тавьдаг тий. Тэгэнгүүт нөгөө Монгол охтуудын энэ царайг нэг ингээ өгчдөг. Тий. Тэгээ тэр тиймэрхүү жижиг сэжиг айгүй нэг хөөрхөн бодож сураад байгаа юм шиг хэрнээ нөгөө тийм жижиг алдаанаасаа болоод буцаад нөгөө өөрийнхөө далмаар байгаа жижиг харагдуулмаар байгаа хэсгээ томсгоод идэх байхгүй. Гэтэ манай Монгол артистууд үнэхээр мэдрэмжтэй санагддаг ш надаа. Тэг юм сурахтаа аюу хурдан тасан цогцох чадвар сайтай юм болоо гэж би анзаарсан. Одоо Монголоос өөр газар бас мейкап артистаар ажиллаж аюу бол Монгол артистууд байна тий. Тэгээд нэг та тухайн хүнд таалагдах үйс тийм гоё будалтай хийж чаддгаараа илүү. Мундаг юм болоо? Тийм. Одоо ариуна битэрийн нүүз болохоор юм амар алга. Тэгээд бас яг нөгөө таарахгүй будалт хийхээр амар хурц олчдаг. Битэрийн нүүдийг жоох ямар өнгөр бодвол зүгээр үү? Би ер нь ямар өнгөний хүн бэ гэж. Одоо нөгөө personal color гэдэгт амар одолч шүү дээ. Тийм. Хувийн өнгөө тодорхойлуулах. Хувцсан дээр ч тэр мейкап дээр ч тийм. Тэр бас айгүй чухал. Гэтэ тэрийг би тодорхойлохгүй гэхгүй юу. Тэр чинь яг нөгөө мэрэгжлийн бас хүмүүстэй. Тэр нөгөө яг ийм байгальд одоо байгалийн гэрэлд ямар нэгэн мейкапгүйгээр үсээ ингээд бүр ингээд нөгөө үс нь бодогтой бол үсээ хойшлуулж агаад тэгээд үзт юм бэлээ. Тэнгүүд нөгөө хүүтэн өнгөтэй юу, дулаан өнгөтэй юу, эсвэл намрын өнгөө, одоо намрын дулаан уу, эсвэл хаврын дулаан уу, эсвэл зуны үтэн үү, өвлийн үтэн үү гэж ингэж тодорхойлж өгд юм бэлээ. Тэнгүүд тэрнээс хамааралтайгаар одоо биднэрт зөгтөг өнгө гараад ирэх юм бол тодорхойлоод өгчих юм бол тэр өнгийн хувцсыг өмснөөр тэр өнгийн одоо өнгөөр нүрээ бууцснаар илүү л нөгөө залуухан л харагдана гэдэг зүйл гарч ирж байгаа. Миний үед болохоор дандаа л мейкапчд нүдийг юм нийл ягаан өнгөөр боддог байсан. Нэг тийм
цаарал цэнхэр. Нэг тийм үе байсан Тий, тий. Нүүр бодогч юм бол Яа гэж юм. Тэнгүүтээ нөгөө хөмсгөн амар юм нарийнхаа. тий. Зураасан. Амар сурмус наа чинь. Сормос наадаг байсан шүү. Тийм үе байсан. 2000 Тэр чи яг тэр үе яахгүй юу гэж үе гэж. 7 онд. Тийш яарчаа. 7 он тий. Тэгээ 10 он гарч ер нь тиймэрхүү явсан баг шүү тий. Тэгээ нөгөө ohны эрийн зургууд харангуй дандаа нэг тий бүлцсэн тагтаа. Нэрээ сургалтанд нь бүртгүүлэхээр бол ирээд бүртгүүлээд суучж болох уу тий. Манай утас байгаа. Эсвэл пэйж хаяг руу холбогдоод. Доор нэлбит. Тэгээд удахгүй бас мэрэгжлийн анги маань бас зарлагдсан. Явж байгаа. Мэрэгжлийн одоо нөгөө нэг эсвэл артист болцсон. Одоо тэгээд илүү одоо нөгөө төвшнгөө сайжруулах байгаа тийм хүмүүс аль эсвэл артист болох ч байгаа. Эсвэл өөрийгөө илүү нөгөө нэг артистийн төвшөнд гэхээр одоо илүү нөгөө олон төрлөөр бодож сурах сонирхолтой. Өөрийгөө жоохон ингэж хувиргаж бодож сурах сонирхолтой. Тийм охтуудад зориулаад мэрэгжлийн ангийн групп сургалт маань зарлагдсан. 10 сарын одоо ихээс ихээр үзүүлнэ. Тийм харин одоо бараг Тэгэхээр тэрний мэдээллийг бол манай пэйжээс аваарай. амар өгөөд арахгүй гэсэн. Тэгээ ер нь мейкап гэдэг зүйл чинь нөгөө их будахтаа ерөөсөө чухал биш. Амар зузаан будах, хитрхи тод нүдтэй болох, тод уруултай байх ч гэдэм үү те. Тэрэндээ ерөөсөө чухал биш. Нөгөө хүний гоо зүг тодтох нь одоо өөртөө ихтэй байх айгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгт хоёрт ярчсан марчлаг гэхгүй. Зүгээр битээ сандар. Ташаач. Нөгөө контрабодсныхаа ээж орн яаж юм яах вэ? Тэнгүүтэй гэдээс ярихчихсан юм амартай. Хоёр талаараа арьсан гол одоо нөгөө хамгаалт болдог. Энд чинь зөвхөн нөгөө нэг гой сайхан харагдах гэхээс илүү бид нэр дан нарны тостой явлаа гэхэд салхи шорооноос хамгаалахгүй байхгүй тийм. Дахин сэргийгээд ээж бас чадахгүй болохоор нөгөө хөдөө будахтаа яаж харахгүй байх вэ гэвэл зүгээр л буд гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгжээж илүү сайн хамгаалагдана. Тэгэхээр будаг гэдэг зүйл чинь одоо эрэгтэй хүмүүс бас үзчихвэл будаг гэдэг зүйл чинь зөвхөн нөгөө ингэж хөөрхөн гоё байхаас илүү тийм. Өөрсдийгөө бас ингэж арьсаа хамгаалж байгаа бас нэг хэлбэр шүү. Хэрвээ будсан бол арьсаа буцаад сайн арчлахад л болно. Тэгээ дээрэс нь бид нэр өөрсдөндөө айгүй сайн чанартай бүтээгдэхүүнүүд хэрэглэж авах нь бас айгүй чухал. Тийм. Одоо арай гайгүй болж нөгөө хүмүүсийн сэтгүү нэг хэсэг чинь бол тэгэл таарсан газараас очивол нөгөө ориг hulхин мэддэхгүй будгаар тийм. Хүссэн бодогнуудаа хэрэглээл тэгээ явдаг байсан шүү дээ. Одоо бол ерөнхийдөө нөгөө артистууд бас ихсэндээ бас холбоотой байх. Тэгээ нөгөө интернет сошиал их хөгжиж байгаатай бас холбоотой байх. Тийм. Хүмүүсийн одоо мэдлэг мэдээллүүд арай илүү тэлээд өөрсдөндөө айлгуулах чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг зорддог болсон. Бид нэр одоо муу хоол идлээ гэд нөгөө ходоодоор шүүгдээд гарч штэ. Муу бүтээгдэхүүн хэрэглэх юм бол тэр маань цуснд шингэж идэг. Тийм болохоор дараа нь нөгөө янз бүрийн арьсны өвчин гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд аюул их нөлөөлдөг. Тэгээ дээрэс нь артистууд ялангуяа маш нөгөө цэвэрхэн тийм өөртөө бас аюул цэвэрч нөгөө багснуудаа будагнуудаа дор нь маш сайн цэвэрлж явах, ариутгах явах бас аюул шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол одоо нэг хүнээс нөгөө хүнд дамжиж бүтээгдэхүүн хэрэглэе гэхэд халдвар үүсэх магадлал ч аюул өндөр болчтой болохоор тиймэрхүү зүйл дээр эмэгтэйчүүд маань бас аюул одоо чухал хандж байгаарэ гэж зөвлөе. Яа баярлалаа. За бид тэр одоо ингээд будчаад гоё юугаа оруулна. Нүрээ будаа дууссан байгаа бичлэгээ оруулаад эндээс гараад бид тэр гоё плантай. Одоо та хоёр ярьчих би контра зурт. Та хоёр хамаагүй юм ярьсан юм чи юу ярих юм бэ? Таарсан. За чиг. Манай бэк авчин сая өөд даралтын талаар
чимээгүй аяахан амандаа ирчлээ. Тэрийг жоохон тод яриад өгөөч гэдэг. Би нэг өө дарагч авсан. Тэрийг хэрэглэж чадахгүй. Одоо шинээрээ шахав гэрт байж лээ. Тэгсэн чи сая энд яг тэр миний хэрэгэлдэг өө дарагч энд яг хэрэглэгдлээ л дээ. Тэгсэн чи үнэхээр сайн дарж ин те сая би өөрийнхөө хідэн сариудыг харчаад энэ одоо дарагдах юм болов гэсэн чинь айгу сайн. Чи тэгээ яаж хэрэглэхээ хараад авахгүй. Яаж сая хэрэглэчвэ гэж. Өө бичлэгээ одоо тий ер нь өө мейкап хийж явахдаа өө дарагч хэрэглээд те ашигтсан юу вэ? Тэр талаар болцооч. Яг өө дарагчийг бол хэрэглэнэ. Өмнө нь бол нөгөө өөгүй цэвэрхэн арьс гэд нэлээд дузан мэддэг байсан шүү дээ. Одоо болохоор тодорхой хэмжээнд өө дарагч хэрэглэснээр бас яг өөнүүдээ бага хэмжээний дараад тэгээ дээрээс нь будаг барилт бас жоохон удаан болдог. Энэ чинь нөгөө өглөө будаал өдөр арилждаг шүү дээ будаг тэхгүй гэсэн үг. Тэгээ хүмүүс айгүйх нөгөө будаг барилтын талаар аяг асуудаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд жоохон өө дарагч хэрэглэжвэл тэгээ тэрийг буцаад бас төвжиж өгөх хэрэгтэй. Орой нөгөө арьс ашиглаа хийжээд бид нэр шүний тос гэж заавал түрхээд тэгээ тэр маань будгийг сайн төвжиж өгдөг шүү дээ. Биш будаг гинэ арьс ашиглаа. Тэрнтэй адилхан будгаас сайн төвжиж өгөх хэрэгтэй. Хуурай паудер хэрэглэх. За баярлалаа. Удахгүй эргээд уулзъя. Удаж дуусчих харуулъя. Энэ өөр контрент те. Өнгөнүүд бас өөр юм чи угаасаа бор ярьсан. За. За битэр ингээд дуусчихвэ. Мик нь хаа. Мик нагаа байгаа болоо гэхээр нэмрэн ингээ Тосод байна гэж. Хадуусан. өөр өнгийн өөр хэм маягтай бодлогууд дууслаа. За. Арай нэг шаардлагатай. Контр модрыг харуулах та гэж. За сайн байцгаана уу? Өнөөдөр нүүрээ буцсан болохоор нүүр буцсны найр хийн. Контрддаг хүн контрдод тий. Миний контрол Гой зөгтөг юм биш үү? эффектдэг. Ингээд хийх хэрэгтэй даа. Нисдэг контр гэдэг. Хүсгийм бол нисэн. Нэнгүт эффектдэг. За өнөөдөр ингээд хоёртаа маш их баярлалаа. Цаг зав гаргаад битэрийн влогт урилгын минь хүлээж аваад оролцсон баярлалаа. За хүмүүс гэж үлээ амжилт хүсье. Хэрэгтэй мэдээлэл авч чадсан бах гэж найдаж байна. Баяртай. баяртай. Чим хөрх юм уу? Одоо л чөө. Зэ. Тэ зураг дараа. Хөрвөр.